Сайн байцгаана уу? За ямар тааж энэ подкастыг зөвхөн өөртөө зориулж ярих гэж бодож хийж байгаа боловч би ингээд өөртөө ярилцах хэрэгцээ маш их байгаа болон бусадтай маш их ярилцах хэрэгцээ байгаа. Тэгээ ярилцах хэрэгцээнээс хүн өөрөө эдгэрэл сэтгэлийн эдгэрэл дотоод тайвширлыг авдаг юм байна. Сэтгцийн эрүүл мэнд тэр зүйлүүдийг мэдэрдэм байна гэдгийг мэдснээс хойш ярих хэрэгцээ маань маш өндөр байгааг ойлгосон. Тэгээд үргэлж би хин нэгэнтэй яриад байж чадахгүй. Тэгэнгүүт би тэгвэл өөртөөгөө ярьж эхлээд би өөртөөгөө ярьж эхлэе гэд. Өөртөөгөө ганцаараа ингээд яриа суухаас яг солиотой шиг санагдаад. Тэнгүүт нь тэгвэл би voice record хийгээд ингээд өөртөөгөө ярилцаж болно. Тэр нь бичлэг болоод ингээд YouTube тавигдах гэсэн хин нэг над чиг юм байдалтай байгаа хүмүүс ч гэсэн бас гаргалгаа болж өгөв. Нэг ч гэсэн хүнд бас тусалж байвал над чиг юм асуудалтай болон эсвэл ямар нэгэн байдлаар энэ хэрэгтэй байгаа хүнд хэрэгцээтэй болов гэд оруулж байна. Тэгээд би үүнийг юу ч төлөвлөөгүй бэлдээгүй зүгээр л яг үнэн процесс нь бол энэ яг би үнэн л баймаар байна. Энэ сэтгэл зүйн асуудал дотоод шарах эдгэлт гэдэг зүйл бол яг мэдрэмжээс 100% мэдрэмжээс гардаг зүйл учраас бүх зүйлийг яг үнэн байлгамаар байна. Ямар ч тавилдаггүй. Тэгээд тэр нь юу хэлэх гээд нэг бол би яг л ийм байдлаас эхэллээ. Ингээл лааны хажууд бясалгаад одоо зүгээр дуу тавиад би юм дуунд их цүл үед ингээд химнэл мэдрээд химнэлээр ингээд сэтгэл зүйн байдал дээшээ доошоо ингэж орж болдог гэдгийг мэдэрснээс хойш дуу тавиад тэгээд лааны хажууд ингээд тэмдэглэлийн төсвөрнүүдээ ингээд тавьчаад өөрийнхөө дотоод энэ хангаалт чөлөөлтийг бичиж гэж бодоод сууж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ердөөс ингээд гар хөдөлж бичигдэхгүйгээр зүгээр ярмаар санагдаад ингээд цаанаасаа ингээд одоо ингээд лааны хажууд дуу тавиад тэгээд яг ингээд өөрийнхөө дэрж ингэж огшиж мэдэрч эмчлэгдэж байгаа тэр дуугаа тавьж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт ингээд цаанаасаа ингээд дотоодоос ингээд мэдрээд ирж байгаа байхгүй юу? Бясалгал гэдэг нь заавал нүдээ ханаад ингээд төвлөрөө суух одоо нэр биш байгаа байхгүй юу? Бясалгал гэдэг нь бүр төрөл бүрээр байж болохоор байгаа юм. Алхахтаа хүн бол юм бодоод ингээд бясалгал төвлөрлийн байдал орчиж болдог тий. Дуу сонсоод байж захта үнэхээр яг таалагдж чаад тайвшрал өгж байгаа ч юм эсвэл тийм асааж өгдөг ч юм уу. Үнэхээр догтлуулдаг хийж бүтэхийг ингээд дотроос ингээд хөгжөөж өгдөг тийм дууны химнэл байж болно. Тэр химнэлээ ингээд дуугаа сонсголоор хөглөгддөг шиг би болохоор юм нэг за энэ дууг би бас оруулж өгч болж байна. Би сүүлийн үед энэ дууг сонсоод La Luna гэд эмэгтэй байдаг. Тэрний дууг сонсоод тараат үздэг эмэгтэй байдаг. Тэрний дууг сонсоод ингээд бүр яг миний одоо өнгөрсөн тууллаас одоо би ингээд өөрийнхөө сэтгэлийн шархаг гэдгээгээд би өөрийгөө шинээр бүтээж байгаа эмэгтэй байгаа байхгүй юу? Тэнгүүт тэндээсээ би ингээд шархаа амжилт гээд ингээд тэр дууг ингээд санаандгүй байдлаар олж сонсоод надад таалагдаад тэгээ би дахин давтан сонсоод тэгээ бүр тэр дууных нь үг химнэл тэр дууны өгж байгаа тэр мэдрэмж яг миний туулалтай ингээд одоо би ингээд хуучин өнгөрсөн туулалтыг болоод өнгөрснөө би уучилж үлдээгээд шинээр би дахиж үн цэнтэйгээр өөрийгөө бүтээж хүчтэйгээр ингэж тийм би чи ийм хүн байсан шүү дээ. Хүүхэд байхдаа би яг л энэ байсан байхгүй юу? Энийг би мартцсан хүүхэд байхасаа хойш. Тэнгүү тэр үнцэн нэмээ сануулж өгж байгаа тийм утга агуулгатай химнэлтэй дуу байсан. Яа бүтсэн дуул байсан л да. Гэхдээ гол нь тэр нь бол хамаагүй. Үнэхээр үг нь үнцнийг надад мэдрэмжийг надад өгч чадчих байгаа нь. Энэ дуугаар би тэгээд өөрийгөө ингэж лааныхаа хажууд суугаад тий өөрийнхөө ингэж тухтай орчинг бэлтжээд заавал би нүдээ ханаад бясалгаал суухтаа биш. Энэ дууг ингээд сонсоод дуугаар дамжуулж би бясалгаж өөрийгөө идгэж болох юм байна штэ гэд энэ дууны ингээд хідэн удаач би давтаж сонсч чадна. Болж өгвөл бас ингэж болно.
дуугаа дагаад үн ингээ гартын дээр нь дуугаа дагаад ингээ сэтгэлээсээ дуулах. Тэгвэл ингээд хүний бие дээр ингээд вибрац үүсээд тэр эрчим хэмнээр ингээд өөрөө чинь чөлөөлөгдөж байгааг бас ингээд мэдэрч болно. Бохисол уйлж чадна. Гэх мэтэр ингээд би өөрийгөө ингээд энэ дотор миний дотор бүр ингээд нуруунд дээр ялангуяа юм зангирал чангарал мэдрэгдээд идэх байхгүй юу? Тэр их хүнд ачааг өөртөө бүр ингээд зовлон болгоо хураацсан. Яг үнэндээ тэр сэтгэлийн зовлон болгоо сэтгэлдээ ачааг гэд бүр ингээд өөрөө чангалаад хураацсан. Хүний өөрийгөө хүлдэг тэр бодол нь байд юм байна. Бусдаар нэг амьдрал нэг тийм зарим хүмүүс тийм учиргүй хүнд зовлон үзээгүй хүмүүс ч гэсэн ингээд өөрийгөө бодлороо ингээд чагтгалаад ингээд бодлороо хүн юу бодно түүнийг хураана гэдэг үг бүр үнэхээр үнэ юм байна. Өөрийнхөө бодлоор өөрийнхөө нуруунд дээр би ачаа тээцэн явж байгаа байхгүй юу? Хар хүнд бодлоод өөртөө чагтгалаад тээцэн. Тэнгүүт энэ бодлоодаа ингээд эсрэгээр нь суллаад энэ дууны ачаарж байж болно. Өөрийнхөө энэ ухаарлал авж байгаа энэ замлаар ингээд өөрийгөө нуруунд дээр тэр чангарал зангирлыг ингээд суллаа дуугаараа мэдрээ дуулаад бүхсүүл уйлаад тэгж яг ингээд амаараа тэр үгнүүдийг хэлээд яг тэр үгээ мэдэрч утгыг мэдэрч хэлэнгүүд утга мэдрэгдээд бие дээр тэр ингээд тийштэй гэд хүлээн зөвшөөрөд ийм байсан шүү дээ. Одоо ийм гэдэг хүлээн зөвшөөрөл үүсээд ингээд биенээс тэр хүнд эрчим ингээд солирч байгаа нь мэдрэгдэх. Яна sorry. Хэрчлээ. Жишээ нь одоо ингээд байгаа байхгүй. Энэ зүйлийг ингээд ухаандаа ухаад тархиндаа тайлчаар биений хүлээс нь тэр биеийн дотор байсан тэр зангирал хүртэл ингээд хүлээн зөвшөөрөгдөөд учир утгаа ингээд ойлгогдоод тайлэгдчихаараа би сая тэргээ тайлчж байгааз би ингээд өөрийн бодлоороо өөртөө нуруунд дээр хүнд ачаа болгоцсон байлээ гэмүүд миний тэр нуруунд дээр ачаа миний тэр мэдрэмж надад өөрийгөө ойлгох гээд ингээд зангираадсан байхгүй намайг ойлгооч хинт нэг буруу зүйл болчлоо энэ юу гэдгийг тайлаач гэж чангараад яваадсан байгаа байхгүй тэгсэн чинь би сая тэрийг нь миний бодлын алдаа байсан байлээ гэд ингээд би тэрийг өвдөлтийг ингээд ойлгочихж байгаа байхгүй юу зүгээр зах цухаас нь л жишээ нь тэгэд ойлгочингууд тэр өвдрөл зангирал чангарал ингээд нэг нэгээр ингээд тавирч сулрахтаа өө намайг сонсчихлоо штэ би энд ингээд байгаад байгаа шүү гэдгийг өөрөө илэрхийлэх гээд ингээд миний одоо багадгүй хүүхд насандаа авсан 10 хэд наснда ч юм уу тэр үед ингээд тэр зангирал үүссэн байгаа хгүй. Тэгэхэд 10 хэдэн настай хүүхдээ тэр сэтгэл зүгээр ингээд тэнд зангирал үүссэн байгаа даахгүй юу. Тэгэнгүүт сайн намайг ийм байсан штэ гэд ойлгоод одоо би ч ингээд 30 хүрсэн юм ихтэй. Тэгэнгүүт ингээд ойлгонгууд өө би ойлгогдчихлоо гэж сайн ингээд нэг жижигхэн сулрал нь булчингийн сулрал нь тавигдаад би ингээд тэр нь надад ингээд хэхэрлэр ч юм уу уйлах нулимсаар ч юм уу өөр юу дээ эвшээлтэр ч юм ингээд биеийн хилэмжүүдээр ингээд сулраад байдаг юм байна. Гэх мэтчлээ. Ийм сонин зүйлсүүдийг бас ингээд өөрийнхөө тууллаар бие дээрээ ингээд ойлгоод ухаараад явж байгаагаа ганцаараа ингээд мэдээд зогсмооргүй байгаа гэдгээ бас сүлд ойлгосон. Би өмнө нь бол дандаа ганцаараа ингээд явдаг байсан. Одоо болохоор ганцаараа ингэж явах биш юм байна. Тэ над энэ зүйлд нь тусалдаг бас миний найзууд амдууд гэж байгаа. Тэдэрхээ тусламжтайгаар энэ бүхнийг ингээд тайлж ойлгоод өөрийгөө засаж залруулах дээр явж байгаа. Тэнгүүтээ бас энийг би ганцаараа мэдээ зогсож болохгүй юм байна гэдгийг ойлгосноос хойш би өмнө юм айцтайсэн бохгүй олонд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх маш том айцтай. Тэгээд түүнээсээ ингээд чөлөөлөгдөж гарах гээд одоо би тэгвэл ганцаараа үнийг мэдээд болохгүй юм чинь тэгвэл энэ үзэл бодлоо ингээд чөлөөлж чаддаггүй, илэрхийлж чаддаггүй энэ айцаа бас ингээд даван туулахын тулд би бусадтай тэгвэл хуваалцъя л та гэд зүгээр voice record-ийн улаан товчийг дараал энэ бүхнийг би хийж эхэлж байна. Тэгэд үүнийгээ би хийгээд харин YouTube-д байршуулаад би бусдад хүртэл ингээ нэгэн хүн үнийг сонссон ч надад бүр үнэхээр үнцэнтэй. Нэг хүн үнийг сонсоод ийм байсан юм уу? Надтай ижилхэн биш байсан ч гэсэн миний энэ өөрийнхөө жишээн дээр ойлгосон энэ зүйл дээр нэгэн зүйлийг нь мэдрээд нэгэн зүйл нь адилхан байгаад тэгвэл би энийг ингээд үлдээд үзье. Тэр хүн энэ ярианаас тэр зүйлийг
өөрийнхөө бие дээр, өөрийнхөө амьдрал дээр үлдэж үзээд эерэг өөрчлөлт гаргавал би үнэхээр талархалтай байх болно. Тэр л миний ганц хүсэж байгаа зүйл. Өөрөөр энэ дээр би ямар ч зүйл хүсэхгүй байна. Ганцаараа мэдээд ганцаараа явж болохгүй би үнэхээр ойлгосон учраас би бас үүнийг хийж байна. Бусдаар би ингээд тэмдэглэн дэвтэр дээрээ бичиж өөрийгөө чөлөөлж суллаад ингэдэм байх тэгдэм байх гэж бичээд бяцлаглаа хийгээд тэгээд өөрийгөө эдгээгээ дангаагаад ганцаараа өөрчлөгдөөд явчих болно. Гэхдээ энэ зүйлийг хийдэг зөндөө хүмүүс байдаг. Өөрийн арга барилаараа. Угаасаа эн чинь мэдээлэл 900 болцсон шүү дээ. Бүх юм ингээд чөлөөтэй байгаа. Хинч ямар ч хүссэн энэ одоо сүүлийн сэтгэл зүйн энэ готрол хямрал одоо тийм сэтгэл зүйтэй холбоотой асуудлууд угаасаа маш ариун болсон. Нийгмээ дагаад энэ мэдээлэл 900-тай ийм технологи хөгжсөн үедээ хамаарад энэ нь хүний хувьд сөрөг байдал болж илэрч байгаа. Ийм үед энэ талаар маш олон сургаалт, маш олон би дахиад хэрчлээ sorry. Гэхдээ энэ нь бол зөв зүйл гэдгийг бол хэлсэн дээ. Тэгэхээр тийм хүмүүс маш их болж байгаа. Би тэдний шиг тийм ариун туршлагатай би ийм мундаг гэж бүр ингээд ил гарах таа биш. Зүгээр л магадгүй хин нэгэн тэр сургалтыг авах боломжгүй эсвэл тэр зүйлийг хүмүүсийг олж амжаагүй те санаандгүй байдлаар энэ яриаг сонсон бодлоо өөрт нь ганц хэрэгтэй минь байж ивэл тэр л миний ингээд энэ яриа хийж байгаа үнц юм болох гэдэг байхгүй. За тэгэд иймэрхүү байдлаар энгийн байдлаар зарим хүнд ингээд сонсох илүү тухтай ч юм уу тийм байдлаар энийг YouTube-ээс олоод үзэхэд ингээд гэд болцоход энэ бол миний энэ бичлэгээ өөртөө хийх зөвхөн бичээд өнгөрөх биш бусдад ингэж ил тавьж байгаа паблик тавьж байгаагийн гол үнц нь байгаа. Тэгээд дөнгөжөл нөгөө старт улаанд авчиад дараа л эхэлсэн болохоор энэ зүгээр бүх юм амьдаар явж байгаа. Тэгэхээр дөнгөж одоо 12 минут нь явж байна. Би энийг уртаар бичихүү, багаар бичихүү би бүр надад ямар ч no idea юу ч алга. Тэгээд ер нь дараа ч гэсэн ингээд яг ингээл энгийн байдлаар зүгээр би юу яг энэ цаг үед юу чөлөөлж ярихыг хүсэж байна. Тэр үгээрээ л ингээд бичээд нэг багаар ингээд за 15 минут эхний ээлж нь 15 минут л гэж үзье. Надад 3 минут байгаа гэхэд ямар ч хэлсэн надад ярих хэрэгцээ өндөр байсан. Үүнийгээ би ийм аргаар чөлөөлж байна. Тэгэхээр би ингээд хийгээд эхэлж байна. Өөрийгөө гололгүй. Би хизээж ингэнэ гэж бодоогүй. Гэхдээ за тэр зүйлийг дараа ярив. Өөрийгөө хизээж ийм зүйл хийнэ гэж бодоогүй. Би гэтэл ингээд сууж байна. Тэгэхээр өөрийгөө голоогүй. Та ч гэсэн хэрвээ үнийг сонсож байгаа бол өөрийгөө голох ямар ч шаардлага байхгүй. Яагаад гэж хүн бодлороо өөрийгөө ингэж голж дарж шилж бодлороо өөрийгөө нухчин дарж бодлороо өөрийгөө бусадтай харьцуулж бодлороо өөрийгөө доош нь татдаг бодлороо мөрөөдлөө үгүй хийдэг бодлороо болж бүтэх байсан бүх зүйлийг сөрөг рүү аваачдаг гэтэл саяны энэ бодлыг бүгдэн нь эсрэгээр нь эергээр нь хийсэн бол та ямар байна гэж та яг өөрийнхөө мөрөөдөж байгаа тэр хэн нэгэн болж бүрэн бүтэн боломжтой байх байсан гэдгийг би бүр амлая. Би яг энийг мэдэрсэн. Өөрөө хийж байгаа. Бусдыг хийгээд эндэн дээр минь өөрчлөгдөхийг ч би харж байгаа. Би маш дорой сул доройгоос эхэлсэн. Гэтэл би энэ зэрэгтэй ингээд одоо би явж байна. Энэ бүхэн боломжтой гэдгийг би биеэрээ харчихсан учраас би бүр амлая гэж хаад хэлнэ. Таны бодол бүх юм байдаг. Бодлоо сүргөөрөө айцаараа дагуулаа л гэвэл та яг өөрийнхөө өнөөдрийн байгаа байдлаа хар. Нэг л болж өгөхгүй, нэг л хоосон, нэг л тавчуу. Бүх юм ингээд тэгээ нэг гацаатай. Өнгөрсөнд би тэгсэн гэдэл өнгөрснийхөө эргэн хэцүү зүйлээ дурсаад л. Одоо би
Нэг л тоохгүй, одоодоо боршиж чадахгүй. Ирээдүгөө тэгтэл хараад, ирээдүгөө яраад л. Ирээдүйд би ийм болмоор нь, тийм болмоор нь. Тэгсэн чинь ингээд байна, би яах вэ чадахгүй. Тэгээд яасан ийсэн гэл. Бүх юмнуудаа бариад ингээ хүлчихсэн байдаг. Хүмүүс юу н би бас яг тийм байсан. Одоо бол би өнгөрснийхөө бүх хэцүү дурсам чаналтай зүйлийг бол бүгдийг нь ойлгоод зөвшөөрч байгаа. Бас хүн юу гэж өнгөрсөндөх хэцүү бүхэнтэйгээ зуралдаад л байдаг болохоос биш өнгөрсөнд бас бидэнд сайн сайхан зүйл байсан гэдгийг ердөөсөө мэддэг. Тэгтээ санахыг хүсдэггүй, ил гаргахыг хүсдэггүй. Хаад л нэг хальт зургийн альбом нээж байгаа юм шиг л үзнэ үг гэхээс биш. Бүр яг өнгөрснийг бол хар бараанаа л илүү аваа яваад байдаг юм байна. Миний хувьд бас бусдын ч хувьд магадгүй. Харин эсрэгээр өнгөрснийгөө хар барааны нь уучилж хүлээн зөвшөөрөөд за байж тээ ийм зүйл үзчтэй тийм хүмүүстэй учирчтэй ингэжээ за би ийм зүйлийг туулах учиртай л байж энэ зүйлийг туулснараа надад өнөөдрийн би энэ зүйлийг би мэддэг болчихлоо штэ за тэр байж болно гэд хүлээн зөвшөөрөөд тэгээд бас өнгөрснийхөө сайн сайхныг илүүтэй дурсаж бодох хэрэгтэй. Хэрвээ өнгөрснийг итгэж дурсмаар байвал ингэж чадвал илүүтэй өнгөрснөөсөө ачаа тэгээд гонж хутраа зовоод өнгөрснийг байнган сэхэд өнгөрсний хүнд хэцүү сөхөөд байх шаардлагагүй урагшлахад илүү хялбар байдаг юм байна. Байдаг юм шигч байна гэж хэлж болно. Байдаг юм байна гэж хэлж болно. Яагаад гэвэл би энийг дан яриад биш өөрийнхөө энэ бие дээр туулаад өөрчлөөд үзэж болдог юм байна гэдгийг мэдчихэж байгаа болохоор ярьж байгаа байхгүй юу? За тэгэнгүүтээ ирээдүйн тухай ярьсан шүү дээ. Ирээдүгөө яраал гэдэг. Би тийм л болмоор нь. Тэгтэл би чадахгүй нэ гэл буцаал өнгөрснөө бодвол нөгөөдөлдөө санаа зовол ёо одоо би ийм бахад ёо ингээд тэрэн ч заах хүрхгүй энэ ч болохгүй ингэмээрч байдаг тэгмээрч байдаг ёо хүмүүс ингээд ахын тэгээд ах ингээд би яг ийм байдалтай байсан байлээ. Тэгтээ би тэрийг ойлгоод ирээдүйн хувьд би юусоо яарах болсон. Ирээдүг би угаасаа бодлороо би бүтээж чадна. Угаасаа чадсан. Би ирээдүгөө бүгнгээр сайхнаар төсөөлөв. Би үнэхээр бодлынхаа хүчийг ашиглаж чадхад бүх юм надад ирсэн. Дахиад ч ирнэ гэдээ мэдчихэж байгаа. Тэгэхээр ирээдүйд яарах хэрэггүй. Ирээдүйд тухайн үедээ болно. Ирээдүг өрөөгөө сайхнаар төсөөлөөл угаасаа ирнэ итгэчих. Тэгэл болов. Одоо харин би ингээд одоо цагтаа оршиж чаддаг болсон. Миний бүх өдрүүд ингээд одоо цагаар оршдог. Өнөөдөртөө би өнөөдөртөө амьдрах гэдгийг ойлгож байна. Өмнө нь би бүр ингээд дараа энэ бичлэгийг ингээд уртаар хариул энэ бүх ингээд энд яригдсан зүйлүүдийг дахиж нэг нэгээр нь аваад за ирээдүй өнгөрсөн одоодоор хүн яагаад ингэдэг вэ гэдгийг өөрийн жишээгээ авч байгаа тайлбарлаа тэгдэг гэж нэг бичлэг болгоод задлаад ярьж болно дугаар болгож. Тэгээ тэрний өмнө бас бодлыг тухайрсан. Бодлыг эерэг сүрэг байхад хэрхэн яадгүй ийдгүү гэдгийг дахиад өөрийн жишээгээ болон өөрийн мэдэрсэн зүйлүүдээ ингээд салгаа нэг дугаар болгож болж байна. Өөр бас би юуны тухай дурдлаа. Өөрийгөө шинээр бүтээх, өнгөрснийгөө уучлах гэд энэ талаар ингээд дахиад дугаар болгоод бас яриад явж ээж болох нь болж байна. Гэхдээ би энийг би өөртөө хандаж илүүтэй хийж байгаа гэдгийг бас дурдсан тий. Би өөртөө надад ингэж ярих хэрэгцээ маш өндөр. Хүн өөрөө ингэж эмчлэгдэж байх үед сэтгэлийн шарах, дотоод ангаалт хийж байх үед өөртөөгөө ярилцах, өөрийгөө сонсох хэрэгцээ маш их байдаг юм байна. Тийм учраас би үүнийг хийж эхэлж байгаа. Тэгэхээр энэ бүх сэдвүүдээ би тусгаарлаж дугаар болгоно гэдэг нь хүртэл өөртөө хандаж хэлж байгаа. Би энийг хийнэ. Би энийг задлж дахиж өөртөө ярьж өгнө. Ингэж ярьснаар миний дотор ингэж байгаа тэр бүх хүлээс бугларал зүйлс тухайн цаг үедээ гарч чадаагүй энэ үзэл бодлоо би илэрхийлэх энэ зүйлээ би маш удаан жил хаацсан байсан. Тэрийгээ би ингэж дахиж ингэж сулаж гаргаж тэр үед гаргаж чадаагүйч би одоо гаргаж чадъя. Одоо би тэр бүх дарсан хоримтлагдсан зүйлсийг чөлөөлөхийн тулд над би бас бичиж байгаа. Бичгээс илүүтэй бүр ярих хэрэгцээ маш өндөр байгаа болохоор ингэж бас сулаж болдгийм байна гэдгийг ойлгоод бас та нар ч гэсэн заавал YouTube хийх албагүй зүгээр өөрөө өөртөө яриад хадгалсан ч болно.
Би өөртөө яриад бас хадгалсан ч гэж бас болно л доо. Тэгтээ би өмнө нь дандаа айцтай байсан. Бүх юмнаас зугатаадаг айцтай. Дандаа холчидаг байсан. Тэг би дахиад энэ асуудалтайгаа нүүр тулж байгаа болохоор бид холчихад үлдээ, яагаад үлдээг бол үрт аваад үлдчих болно. Тэгтээ би өөрийнхөө айцыг даван туулахын тулд хинэн хинбэ? Чи ялах уу, би ялах уу? Миний айц өнгөрсөн 30 жил намайг ялсаар ирсэн. Одоо би үлдсэн 30 жил нь би ялах л та. Тэгээд би ялж байгаа гэдгийг үйлдэлээр үзүүлж байгаа учраас би хичнээн YouTube-д оруулахаас айж байгаа ч гэсэн би оруулах болно. Яагаад гэвэл би ялна. Би ялж байгаагаа үйлдэлээр харуулж байгаа учраас. Ингээд оруулж байгаамаа. Өөртөөгөө л ажиллаж байгаа нэг хүний ийм яриа байла. За сонсонд баярлалаа. 20 минут болсон байна. За түр баяртай гэдэг нь өөртөө ч бас хэлж байна. Түр баяртай.